Сайн байцгаана уу guys. Жижиг Зүнами Data Mongolia-гийн YouTube channel тавтамарл. Энэ видеод би танарт ACID Lab-ын талаар бүх зүйлийг тайлбарлах болно. Бид энэ лаборатори хэрэг орлого авчирдгийг, яаж хурдыг орлого олох болон мөн уламжлалын ёсоор Lassans Drug Wars шинжилтийн карьерийн шаналууд талаар ярилцах болно. За одоо пэйжийн тухай хэдхэн сэдв сонсчод видео орцгоё. Data онлайн доолт дуртай шинэ машин үйл хөдлөл авах гэтэл байн мөнгө нөхөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдтэй хурдан хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манаагаас хямдхан бүст аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. Ингээд шууд хол эсрэг оръё. ACID Lab-ыг яаж авах вэ? Үүнийг худалдаж авах шаардлагагүй. Лабораторийн first dose даалгаврын шугаар өгсөн шүү. Та first dose болон last dose-ын тухай мөн түвшлээ яаж өнгөө хурдан машин авах тухай миний өмнөх видео эсвэл баруун дээд болон дээр гарч иж байгаа мэдээлэлээр дараад үзэж болно шүү. Одоо ACID Lab руугаа орцгоё. За, даалгавруудаа биелүүлчихэд ACID Lab нь Freak Shop-д орж ирнэ. Гэтэ бүрээ ажиллуулж эхлэхийн тулд эхний setup даалгавар биелэх хэрэгтэй шүү. Setup даалгавар нь first dose-ыг биелүүлсний дараа, DAX залгасны дараа шууд гарч ирдэг. Веб дээр нь шар дөрвөлжин смайлийн зурагтай байгаа шүү. Очоод хамгаалагчны нунгаагаад ачаа зөөгч машин руу суугаад 3 бэцийг ачааны машин дээр тавих хэрэгтэй шүү. За гурлын тавьчаад машиндаа суугаад Freak Shop руу хөрөж өгнө. Ингэснээр би $750,000 үнэтэй суурь тоног төхөөрөмжийг суурьлуулах хэрэгтэй. Энэ тоног төхөөрөмжийг суурьлуулсны дараа би үйлдвэрлэлийг шууд эхлүүлэхийг зөвлөхгүй. Учир нь суурь байдлаар энэ лаборатори бараг ашиггүй. Бизнесийг үнэхээр ашигтай болгохын тулд $250,000 үнэтэй сайжруулсан тоног төхөөрөмж суурьлуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нэг онцлог бий. Харамсалтай нь энэ сайжруулалтыг зүгээр л шууд худалдаж авч болохгүй. Эхлээд та 10 даалгаврыг биелүүлэх ёстой. Үүний тулд DAX руу залгаж даалгаврыг авах хэрэгтэй. Зөвхөн 10 даалгаврыг бүгдийг нь дуусны дараа л та сайжруулсан тоног төхөөрөмжийг суурьлуулж чаднаа. Тэр үртэл ойлголт өгөхийн тулд дэлгэцэн дээр сайжруулалтгүй үед хэр хэмжээний орлого олохыг харуулж байна шүү. Үннийг хэлгээд зарцуулсан цагтаа харьцуулахад энэ маш бага орлого. Ялангуяа түүхийд худалдаж авах ойролцоогоор $90,000 зарцуулах хэрэгтэй болдгийг бодоход бүрч бага юм. Өөрөөр хэлбэл сайжруулалтгүйгээр ажил эхлүүлэх бараг утгагүй. Эхлээд full gas-ийн 10 даалгаврыг хийж дуусгана. Дараа нь сайжруулсан тоног төхөөрөмжөө суурьлуулна. Үүний дараа л жинхэнэ орлого олох ажлыг бүрэн эхлүүлэх боломжтой болно. Харин DAX-ын даалгавруудын тухайд энэ бүх зүйл нэлээд энгийн. Та DAX руу залгаж эсвэл Freak Shop дээр өөртөө очиж уулзаад даалгавар авах боломжтой. Энэ даалгавар бүрийг гүйцэтгэсэн тохиолдолд $50,000 өгдөг бөгөөд энэ нэлээд боломжийн шагнал юм. Гэхдээ энд нэг онцлог бий. Эдгээр даалгаврыг цагт нэг удаа л хийх боломжтой. Тодорхойлбол 48 минут тутам л гэсэн үг. Тиймээс $10 хурдан хийж сайжруулсан тоног төхөөрөмжийг шууд нээх боломжгүй шүү. Та жаахан хүлээх шаардлагатай болно. Гэсэн ч даалгаврууд нь ерөөхдөө амархан бас дон тийм ч их биш. Тодорхойлбол нийтдээ 5 төрөл байдаг шүү. Ихэвчлэн та өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг сүйтгэх, эсвэл шуудан зөөгчийн дүүд хувирж байкруудыг дэлбэлэх зэрэг даалгавар байдаг шүү. Мөн түвшлэг карьер биелүүлэхийн тулд бүх 5 төрлийн даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй. Тийм болохоор та нарт ямар нэгэн ойлголт өгөхийн тулд бүх 5 төрлийг харуулад явъя. Та нар хараад аль болох болгоомжтойгоор хийгээд яваарай. Эхнийх нь heavy metal. Энэ даалгавар дээр яах вэ гэвэл та MC Lost-ийн ахлагчийг алж DAX руу зургийг явуулаад тэндээс бүтээгдэхүүнүүдийг хулгайлах хэрэгтэй. Даалгавар нь үргэлж stop seated болдог. Тийм болохоор хэрвээ heavy metal гэсэн бичиг харуул шууд тийшээ зөвлөж байгаарай. Тэнд хүн болгоныг алаад байх хэрэггүй. Зөвхөн ахлагчийг л алах хэрэгтэй байдаг шүү. Ахлагч нь үргэлж энэ гэрт надаа гарч ирсэн. Болохоор шууд энэ гэр рүү ороод шалгаад байгаарай. Ахлагч нь машин гантай байдаг учраас шууд shotgun юм уу? Тодогшоод гранат шидэж алал амар байдаг шүү. Алсны дараа зургийн дараа DAX руу явуулаад ойрхон байгаа ачааны машиныг хулгайлах хэрэгтэй. Тэр ачааны машин нь full gas хэрэгтэй бодис бөгөөд заасан цэг рүү хүргэж өгөх хэрэгтэй шүү. Хүргэх цэгүүд өөр байдаг. Мөн түвшлээ ачааны машин амны хэмжүүртэй болохоор самд гарч ирэх тайснуудыг унгаагаад байгаарай. За, ачааны машиныхаа хүргэж өгчөөд тэндээс 4 дугуйд мотыг нь хулгайлаад нэлээд их холдох хэрэгтэй. Тэгж байж даалгавар нь дууснаа. За дараагийнх нь болохоор write off. Энэ даалгавар нь шинхэн тоглогч нарт нэлээд хэцүү бөгөөд их цаг авдаг шүү. Даалгавар нэгтэд map дээр нь 4 Merryweather-ийн тээврийн хэрэгслэх гарч ирнэ. Бид тэднийг устгах хэрэгтэй. Мөн түвшлэн DAX-тэй буутай chopper өгдөг. Хэрэв Oppressor MK2 эсвэл өөрийн гэсэн ямар нэг хурдан нисдэг хэрэг байхгүй бол тэр chopper-ыг нь авахыг зөвлөж байна. Мэдээж машинтай явангаа rocket launcher интерьер буудаад байж болно. Гэхдээ ихэвчлэн Merryweather-ийн тээврийн хэрэгслүүд нь маш хол зайтай байдаг шүү. Тийм болохоор явах гэж нэлээд их цаг зарцуулнаа. Гэтэ бид 2 юм уу 3-ын л унгаахад DAX бидэрлүү залгаж Merryweather-ийн агуулгыг олсон гэж мэдэгдэнэ. Тийш очихдоо машинтай очорой. Ялангуяа Chrome ашиглах зөвлөж байна шүү.
Тэнд хомигтой пуужингууд байдаг учраас нэстэд тэрэг MK2-той очвол шууд өгнө шүү. Эсвэл нэлийн хол буугаад машинаа дуудаарай. Энэ бол амархан бүх хүмүүсд нугаачаад байгаа сум, машин, зэвсгүүдийг дэлтлэх хэрэгтэй. Дэлгэж байх зураг нь нэмэлтээр дайсууд ирдэг. Тийм болохоор маш сонор сөрөмжтэй мапасаа хараад болгоомжтой хийгэрээ. Дэлбэж дуусны дараа тэрнээс нэлийн холтоход даалгавар нь дуусчихнаа. За 3 дахь даалгавар нь бол ихэнх тоглогч нарт үнэндээ таалагдахгүй байх. Надад ч гэсэн ерөөсөө таалагддаггүй. Нэр нь болохоор crop dusting. Энд яг уу ихээр бид эхлээд хортой бодис байгаа газар очиж хорийг аваад дараа нь дастер онгоц байгаа газар руу явж тэнд байгаа бүгдийг унгаагаад онгоцонд суунаа. Онгоцоор бид өвсний фермүүдийг хордуулах хэрэгтэй. Энд нэг зөвлөх зүйл гэвэл аль болох доогуур тэгээд эртэн хоороо засч эхлээрэй. Тэгж байж л хамгийн хурдаар фермүүдийг хордуулна шүү. Ихэвчлэн 2 бие биентэйгээ ойрхон ферм, тэгээд нэг шал өөр тал байдаг фермүүд өгдөг шүү. Би болохоор эхний хоёрыг нэг онгоцоор хордуулчаад шууд онгоцоогоо дэлбэрдэг. Тэнгүүд шууд шинэ онгоцны хажууд спаунлдаг шүү. Дараа нь шинэ онгоц аваад 3 дахь фермийг хордуулж дуусангууд бид том цистернтэй ачааны машиныг устгах хэрэгтэй байдаг шүү. Энд маш чухал зүйл нь шууд онгоцоогоо дэлбэж болохгүй шүү. Зам руу ойртож байгаад газартаарай. Тэгэхгүй бол дэлбэсэн газар дээр л төрдөг болохоор уулан дээр өгсөн бол тэгэл доошоо явах гэж нэлээд их цаг өрнө шүү. За, танкертай ачааны машин дэлбэлчээд тэндээс холдоход даалгавар нь дууснаа. За, дараагийн даалгавар бол liquid acids. Бид өмнөх даалгавар шиг адилхан хорт бодис аваад эпсилон култийн өвсний агуул руу очиж хорт бодисоо ус цацрагчуун хийнэ. Би тэндээс гарах үед биднэрт ус цацагдаж галлюцинац эхэлж бид сонин клаунуудтай тулдаг шүү. За тэднэртэй тулдаж дуусаад ойрцоор 2-3 минут болдог. Тэгээ даалгавар дууснаа. За сүүлчийн даалгавар нь working remotely. Энэ хамгийн амархан бөгөөд хурдан даалгавруудын нэг юм. Та нар GoPost-ийн Wayne байгаа газар очиод улгаалаад Los Angeles Castle руу очиод бомб сүрлүүлнэ. Дараа нь Lost MC-ийн байрал руу очиод хаалга нээх хүртэл хүлээгээд бензинтэй цэстээр байгаа газар руу Wayne байлуулж тавина. Гарахтаа гол нь баригдахгүйхэн шиг гараад утсаа гаргаж ирээд бомбоо дэлбэлснээр бүх баяруудыг алнаа. Дараа нь цагдаагийн одууд өгнө. Тэднээс зогсны дараа даалгавар нь дуусдаг шүү. Ингээд ийм 10 даалгаврыг дуусгаснаар нийт $500,000 олох боломжтой. Энэ нь $250,000 үнэтэй сайжруулсан тоног төхөөрөмж худалдаж авахд хангалттай бөгөөд үүний дараа S-Lab жинхэнэ орлого олж эхэлнэ. Мөн карьерийг бүрэн дуусгахын тулд Fullegan's-ийн нийт $25 хөлбөө гүйцэтгэх хэрэгтэй. Энэ нэлээд их тоо. Ялангуяа өгж болохгүй гэсэн шаардлага болон даалгавруудын хооронд урт кулдаун байдгийг бодоход. Тиймээс та цагийг бага зэрэг төлөвлөж даалгавар бүр дээр болгоомжтой тавуулах хэрэгтэй болно. Одоо түүхийн эдийн тухай ярья. Би хувьдаа түүхийн эдийг өөрөө цуглуулахыг зөвлөдөггүй. Гэхдээ Los Angeles Drug Wars карьерийн нөхцөлд ийм даалгавруудтай холбоотой шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл хэрэв та карьерийг бүрэн дуусгахыг хүсвэл түүхийн эдийг өөрөө цуглуулах хэрэгтэй болно. Үүнд шаардлага нэлээд хатуу. Та 100 удаа түүхийн эд цуглуулах ёстой. S-Lab түүхийн эд цуглуулах даалгаврууд ихтэй урт хугацаа байдаг. Оператор MK2 ашигласан ч нэг даалгавар хийхдээ 8-10 минут зарцуулж болно. Харин машинаараа бол хугацаа амархан 20 минут хүртэл сунжирнаа. Зарим богино даалгавар байдаг бөгөөд тэдгээр 3 минут орчим хийж болно. Гэхдээ ийм даалгаврууд цөөн. Ихдээ 10-20 минут үргэлжлэлтэй даалгаврууд гардаг шүү. Үүний эхлээд S-Lab түүхий цуглуулах систем болон карьерийн нөхцөлийг бодож олсон хүмүүс магадгүй Fullegan's-ийн гишүүн байсан байх гэж надад ерөөсөө санагдаад байгаа юм. Ийм нөхцөл яаж бодож олсныг төсөөлөхөд хэцүү. Ялангуяа карьерийн шаналлуудыг бодоход. Тэгээ карьерийн талаар жаахан дараа ярилцсанаа. Тиймээс би түүхийн эдийг захиалга зөвлөж байна. Ялангуяа хэрэг та S-Lab-ыг пассив орлогын их усүр гэж үзэж байгаа бол өдөржин явж түүхийн тээх ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр нэг товчтараад ашиг олох боломж байхад. Та түүхийн эдийг уцаар захиалах боломжтой. Үүний тулд мат руу залгана. Энэ илүү хялбар бөгөөд маш их цаг хэмнэдэг. Мөн зөвшөөрөл та үйлдвэрийг 2 аргаар хурцлах боломжтой. Эхний арга нь амархан. S-Lab-а дуудаад дотор нь ороод энэ ширээ рүү очиж юм уу контроллер дээр баруун сумыг дараад хурцгаж болно. Энэ хурцлал нэг бодит цагийн турш үргэлжлэдэг бөгөөд өдөрт нэг удаа ажиллах боломжтой. Би бүтээгдэхүүний бүрэн парт зарсны дараа энэ хурцгийг идэвхжүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр үйлдлийн хугацаа 4 цагаас 3 цаг болж багасдаг бөгөөд энэ ашигт ажиллагааг мэдхүйц нэмдүүлдэг шүү. Гэхдээ энэ хугацаа зөвхөн $250,000 үнэтэй сайжруулсан тоног төхөөрөмж суурилсан үед ажилланаа. Тэр үйлдвэрлэлийг энэ аргаар хурцвал бүтээгдэхүүний хийх хугацаа 4 цагаас 3 цаг болж багасдаг шүү. Хоёр дахь арга нь хэрвээ меншс байгаа бол production bus захиалж болно шүү. AI assist руугаа залгаад эсвэл меншс руугаа очиод хаасаагүй байдаг панелүүдээрээ дараад production bus захиалж болно. Энэ нь S-Lab нийт цагийн дотор бүрэн хийгдэж дуусна. Гэхдээ түүхийн эдийн түвшингийн сайн шалгаарай. Дуусчвал дэмий цаг үрсэн болно шүү. Тийм болохоор түүхийн эдийн 50%-аас доош болонгууд шууд захиалаад байгаарай. Хурцлын үед ажиллах үйлдвэрлэлийн хугацаануудыг та одоо дэлгэц дээрээс харж байна. Мөн S-Lab удирдлагын цэс дээр
нэг сонирхолтой боломж байдаг. Та бүтээгдэхүүнийхээ нэрийг өөрчлөх боломжтой. Нэр бүр борлуулалтын нэмэлт хувь өгдөг бөгөөд ингэснээр таны ашиг нэмэгдэнэ. Эдгээр нэрүүд нь тодорхой үйлдэлүүдийг гүйцэтгэхийн дараа нээгздэг. Харин сүүлчийн нэр нь базуунг нь зөвхөн бусад бүх нэрийг нээсний дараа л нээгздэг шүү. Энэ бонус маш том биш. Ердөө хэдэн $10,000. Гэхдээ 10 удаагийн борлуулалт хийвэл нэлээд том дүн болно. Жишээ нь бүтээгдэхүүн бүтнээр нь бүрэн тохиолгочтой CES зарахад $502,000 өгдөг. Харин базуунг нэртэй бүтээгдэхүүн зарвал $527,000-оос илүү болно. Энэ бол үнэхээр сайн орлого юм. Одоо Acid Lab-ийн орлогын тухай ярилцъя. Лабораторийг бүрэн дүүрэхийн тулд 2 удаа түүхийг захиалах хэрэгтэй. Эхний захиалга нь $60,000, хоёр дахь захиалга нь $36,000. Нийт $96,000 болно. Дөрвөн бодит цагийн дараа лаборатори $350,000 үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь хаалттай CES зарах, сайжруулах тоног төхөөрөмж сүрлүүлсэн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүний нэр базуунг сонгосон тохиолдолд ийм орлого өгнө шүү. Хэрэв та хамгийн их ашиг авахыг хүсвэл public session зарах хэрэгтэй. 20 гаруй тоглогчтой CES борлуулбал 50% нэмэлт ашиг авна. Ингэсээр $350,000 бүтээгдэхүүн нийтдээ $527,000 болж өсдөг шүү. Миний бодож байгаагаар энэ арга нэлээд аюулгүй, чийдвэрүүд бараг байхгүй. Гэхдээ хортой тоглогчид заримдаа тааралцдаг. Тиймээс борлуулалтын үед Ghost Organization идэвхжүүлэхийг зөвлөж байна. Эцэст нь 3 цагийн дотор нээлттэй сешн зарахад та $431,000 цэвэр ашиг олно. Харин хаалттай сешн 50 зарахад $250,000 цэвэр ашиг гарна. Дунджаар бол энэ нь 1 цагт $140,000 гэсэн үг юм. Та зүгээр л түүхий захиалж үйлдвэрлэлийг хурцсан байхад хангалттай. Passive бизнесийн хувьд энэ бол маш сайн орлого юм. Харин борлуулалтын тухайд Acid Lab бүтээгдэхүүн зарах нь нэлээд амархан. Тэнд Manchester Scout гэдэг сайн мотоцикл өгнө. Энэ мотоцикл дээр тасалтгүй wheelie хийж болдог. Энэ өөрөө хөгжилтэй бөгөөд хэрэгтэй юм. Мотоцикл freak shop дээр сайжруулж болно. Үүнтэй адил Acid Lab-ыг ч юм уу тэнд сайжруулах боломжтой. Үүний тулд та мат руу очих хэрэгтэй. Анх бүтээгдэхүүн зарах үед тэнд 60 секунд радарын гадуур байх боломж өгдөг. Үүний дараа бус тоглогчид таныг харж эхэлнэ. Хэрэв та дайсандаа таарахаас болгоомжилж байвал CEO-гийн чадвар ашиглан байгууллага 3 минутанд радарын гадуур болгож болно. Гэхдээ энэ хугацаа бүтээгдэхүүн зарахад хангалттай. Учир нь даалгаврууд хурдан бөгөөд хэцүү биш шүү. Зарах даалгавруудаа хотын доороос эсвэл хотын голд эхлүүлсэн дээр шүү. Ихтэй зогсоол дээр очих даалгавар гардаг. Гэвч очих үед цагдаа нар байдаг. Цаг хэмнэхийн тулд цагдаагийн машин руу шууд буудаж дараа нь метро эсвэл газар доор гарц руу хурдан орсон дээр шүү. Ер нь цагдаа нарыг таныг олж чадахгүй газар орох хэрэгтэй. Тэнд 50-90 сурвалжлаас салж дараа нь эцсийн цэг рүү яваарай. Мөн заримдаа сонин тарах даалгавар гардаг. Тэнд та хайрцагтай бүтээгдэхүүнтэй 10 сонин тарах хэрэгтэй. Маршрутын тоглоом өөрөд гаргадаг тул цаг их хэмнэх боломж бараг байхгүй. Гэтэ мотоциклаа сайжруулж, сайн жолоодж чадвал илүү хурдан хийж болно. Заримдаа зүгээр л мотоциклаа тодорхой цэгт хүргэж дараа нь байршлаас гарах даалгавар гардаг шүү. Гэтэ ийм даалгавар ер нь бол ховор. Мөд түвшний 5 газар Acid нуух даалгавар байдаг. Ийм үед 3 газар нуух боломж өгнө. Гэтэ сайн эргэн тойрноо хараарай. Заримуд нэг газрын эргэн тойронд цагдаа нараа отож байдаг шүү. Тийм болохоор цагдаа нараас хамгийн хол газар нь нуугаарай. Ерөнхийдөө миний бодлоор Acid зарах нь та онлайны бүх бизнес хамгийн сайн борлуулалтын систем юм. Зарах үед тэнд маш хурдан мотоцикл өгдөг бөгөөд түүний дээд хурд өндөр юм. Иймээс нээлттэй сешн зарахаас айх шаардлага бараг байхгүй. Гэтэ миний карт банк гарах хэрэгтэй. Хэрэв аюул гарвал тоглоомоос хурдан гарах боломжтой. Бөгөөд ингэсээр бүтээгдэхүүнээ алдахгүй шүү. Ингээд хэлэхэд Acid Lab боломжтой онлайны хамгийн ашигтай хамгийн сайн бизнес нэг юм. Үүний тусламжтайгаар та богино хугацаанд их мөнгө олох боломжтой. Бүтээгдэхүүн зарах нь маш амархан, үйлдвэрлэл хурдан, ашиг сайн. Ялангуяа энэ бизнес тоглоом эхний үе шатанд нээгдэх боломжтой тул би бүх 11 даалгаврыг хийж лабораторид нээхэд зөвлөж байна. Ингэсээр дээрээс нь сайн цахилгаан машин авах болно. Харин Acid Lab болж ихэнх хувилсан мангас юм. Энэ 40 хүртэл удирдлагатай буужин даах чадвартай бөгөөд маш амьдрах чадвартай. Түүн дээр мисэл жамер суулгах боломжгүй. Гэхдээ бат бох байдал нь энэ сул талын нөхтөгөө. Энэ машин бизнесээ хамгаалах болон хүсэл open source бусад тоглогчдыг дарамтлахад хүртэл тохиромжтой. Мэдээж мэрэгжлийн мэрэгэн буудагчтай таараагүй бол. Одоо Los Santos Drug Wars карьерийн платинум шагналуудын талаар ярилцъя. Энд нийт 24 шагнал байдаг. Эдгээр нь даалгавар хийх болон тодорхой нөхцөл биелэх явцад нэгднэ. Их нь хялбар, гэхдээ зарим нь их цаг шаарддаг. Мөн заримыг нь ганцаараа хийх боломжгүй. Тиймээс ганцаараа тоглодог хүмүүс илүү хүчин чармаалт гарах хэрэгтэй болно. Эхний 4 шагнал нь first dose даалгавруудыг дууссаны төлөө өгдөн. Шагнал бүр $50,000 өгдөг нь маш гоё шагнал юм. 5 дахь шагнал нь Run Rabbit Run. Энэ нэстэг бодисууд буюу uncontrolled substance гэдэг даалгавартай холбоотой. Үүнийг авахын тулд 5 удаа туулай болж портал хүрлэхгүй хэрэгтэй. Үүнийг хамтарчгүйгээр хийх боломжгүй. Дараагийн шагнал нь first dose-ийн 5 дахь даалгаврыг дууссаны төлөө өгнө. $50,000 бас өгнө гэсэн үг шүү. Харин 6 дахь даалгаврын шагнал нь $250,000 юм. Дараагийн платинум шагнал болохоор Call Me.
Энэ DAX-ын даалгавруудтай холбоотой нийтдээ 50 удаа DAX руу залгаж даалгаврыг биелүүлэх хэрэгтэй шүү. Эдгээрийг хийхэд cool down байдаг тул нэлээд хугацаа шаарддаг. Дараагийн шагнал нь back it up. Үүнийг авахын тулд first dose-ийн бүх даалгаврыг байгуулгын гишүүн болж дуусгах хэрэгтэй. Шагнал нь $100,000 юм. Дараагийн шагнал нь Ligma Acid. Энэ Acid Lab-ыг эхлүүлж тооны төхөөрөмж суурилсны дараа олгогдно. Дараагийн шагнал нь Chemical Attraction. Үүнийг авахын тулд лаборатори 50 удаа түүхийг цуглуулах шаардлагатай. Хамгийн амархан шагнал бол Chemical Reaction. Үүнийг авахын тулд үйлдвэрлэлийг хурцсах хэрэгтэй. Үүний тулд ширээ рүү очиж түүнтэй харилцахад хангалттай. Дараагийн шагнал нь Stasis to Stasis. Үүний тулд 50 stage house цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ ийм даалгавар өдөрт 1 удаа гардаг тул дорож 50 өдөр шаардлагатай гэсэн үг шүү. Дараагийн шагнал нь Here comes the drop. Үүний тулд Geraldine 50 нуусан зүйл цуглуулах хэрэгтэй. Мөн өдөрт 1 удаа гардаг шүү. Доодоо мэп дээр ямар байдаг гэдгийг харж байна. Дараагийн шагнал нь Good Samaritan. Үүнийг авахын тулд NPC дэлгүүрээс мөнх хулгайлгүйд түүнийг 5 удаа буцааж өгөх хэрэгтэй. Дараагийн 4 шагнал нь Last Dose-ийн эхний 4 даалгаврыг дуусны төлөө өгдөн шагнал бүр $100,000 өгдөг шүү. Дараагийн шагнал нь Your Own Worst Enemy. Үүнийг авахын тулд check-in даалгавар 60 өөрийнхөө клоныг устгах хэрэгтэй. Дараагийн Platinum шагнал бол Back It Up 2. Энэ өмнөх Back It Up шагналтай адил боловч Last Dose даалгаврын хамаарна. Шагнал нь адилхан $100,000 юм. Дараагийн шагнал нь Taxi Driver. Үүний авахын тулд таксигаар 50 үржүүлэгч хүрэх хэрэгтэй. Сүүлийн шагнал мөн такситай холбоотой 5-star ride. Та нэг ээлжинд 10 зорчигчийг осолгүй хүрэх шаардлагатай шүү. Ерөнхийдөө шагналууд хэцүү биш. Гэхдээ ихэнх нь их хугацаа шаарддаг. Олох нь өдөр бүр гардаг даалгавартай холбоотой тул карьерийг дуусгах төвчээр хэрэгтэй. Гэсэн ч нийтдээ техникийн хувьд хэцүү зүйл бараг байхгүй. За, одоо Ласонс хар тамхины карьерийн 4 түвшний нөхцлүүдийг авч үзье. Энэ карьерийг PS5, Xbox Series XS мөн сайжруулсан буюу та Enhance дээр PC тоглогч нар л хийх боломжтой. Нэгдүгээр түвшний шагнал нь бейсбол цохиурын будалт юм. Үүний авахын тулд First Dose-ийн бүх даалгаврыг дуусгах, Acid Lab-ыг эхлүүлэх, $750,000 төлж Bricket 6x6 дээр тоног төхөөрөмж суурилуулах, 10 удаа түүхийг цуглуулах хэрэгтэй. Шагнал нь гоёлын зориулттай боловч зэвсэг кастомайз хийх туртай хүмүүс таалагдаж магадгүй юм. Хоёрдугаар түвшний шагнал нь Delta Dude футбол юм. Үүний авахын тулд Last Dose-ийн 5 даалгаврыг дуусгах, бүх боломжтой даалгаврыг хийх, хүчил зарж дорож $1 сая олох юм. Футболын тимч гайхалтай биш боловч жирийн малгайнаас илүү сонирхолтой. 3 дахь түвшний шагнал нь Luchador-гийн маск юм. Нөхцөл нь Acid-ийн бүх тусгай нэрийг нээх, Full Legacy 25 даалгаврыг өгөхгүйх хийх, check-in даалгавар 100 өөрийн хөлбөрийг устгах. Энэ нь нийлээд хугацаа шаарддаг. Гэхдээ техник хувьд хэцүү биш юм. 4 дахь түвшний шагнал нь Journey Furgon. Үүний авахын тулд Лос-Анжелес хар тамхины дай ангиллын бүх платинум шагналыг нээх, 100 удаа түүхийг цуглуулах, First Dose болон Last Dose бүх даалгаврыг өгөхгүйх хийх, Acid зарж нийтдээ $10 сая олох юм. Энэ фургон баг практик ашиггүй зөвхөн карьерийн бүрэн дуусгасны дурсал юм. Та үүнийг гараж тавьж бүх даалгаврыг хийж дууссныг харуулах боломжтой. Мөн энэ фургоныг Southern San Andreas Super Auto сайтаас $790,000 худалдаж авч болно. Эсвэл хямд үнээр $592,500 гэж байгаа. Сонирхолтой нь энэ хямд үн нь First Dose-ийн эхний даалгаврыг дуусгасны дараа шууд нэгсдэг шүү. Тэгээ бодол байл дээр энэ фургон тоглоомд онцгой ашигтай зүйл биш, ихэвчлэн гоёлын зорилттой. За ингээд надад хэлэх зүйл дуслаа. Хэрвээ видео танд хэрэгтэй, сонирхолтой байсан бол лайк дарж, чанелд заавал subscribe хийгээрэй. Ингэснээр YouTube манай видеонуудыг илүү их тоглолтох хүмүүст үзүүлэх болно. Мөн төсөл одоо хүртэл Acid Lab ажиллуулж чаддаггүй, эсвэл ажиллуулгаагүй байгаа найз руугаа шейлээд өгөөрэй. Та онлайн дээр бас нэг бизнестэй болж баярлаг. За та нартай жижиг зүүн нэмээд юм байла. Баярлалаа. Баяртай.